Одоогоос бараг 100 жилийн өмнө ерөнхийсээ дагсан Данзан Монгол улс Швейцар руугаа хөгжих ёстой гэж хэлсэн байдаг. Азийн цэжинд орших жижигхэн Монголын цөөхөн хүн ам тэр үеэс л хөгжлийн загвар анхааж эрэлхийж байсны жишээ энэ юм. Монголчуудад эрх чөлөө тусгаар тохиолдлын мөрөөдөл байсан. Тэр мөрөөдлийг бидний өвөг дэдэс биелүүлсэн. Монгол мөрөөдөл гэдэг 3 сая иргэний хувийн мөрөөдөл биш. Энэ нь 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн засаг даргах ч юм уу, улсын их хурлын 76 гишүүн, 22 намын мөрийн хөтөлбөр, 18 сайдын бодож олсон мэрэгэн санаач биш юм а. Энэ үл нэгдсэн Монголын нэг мөрөөдөл байх ёстой. Хэрвээ бид Монгол мөрөөдөл гэдгээ нийтээрээ тохироод тодорхой болгочихвол намууд өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрийг тулгах биш, Монгол улсын алсын хараанд нийцүүлэн тэрхүү мөрөөдлийг биелүүлэхийн төлөө юу хийхээ санал болгодог болно. Америк хүүхэд төрөөдөл Америк мөрөөдөл гэх ойлголтоор өгжүүлж өсөж торнохын хэрээр өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй болдог. USA Today сонины тодорхойлсноор дундаж Америк гэр бүл 2 хүүхэдтэй, хувийн хаус, машинтай бөгөөд 130 мянган Америк долларын жилийн орлоготой байхад Америк мөрөөдөл биелээ олсны шинж ажээ. Өөрөөр хэлбэл дундаж өрхийн аж амьдралыг энэхүү төвшөнд байлгах нь Америкийн нэгдсэн улсын бодлого боловсруулагчдаас эхлээд тус улсын иргэн бүрийн зорилго болж таарах нь. Хүндээ хандсан хөгжлийн бодлого боловсруулсан жишээг бид холоос биш хамгийн ойр хятадаас ч харж болно. Хятад улсад өөрийн гэсэн мөрөөдөл хэрэгтэй хэмээн Томас Фридман бичснээс хагас жилийн дараа Хятадын дарга Си Жинпин бусад орны сайн туршлагаас судалсан өөрийн орны болон ард түмний хэрэгцээ, шаардлагад тулгуурсан шинэ диалог болох Хятад мөрөөдөл хэмээх хөгжлийн концепц зарласан билээ. Урд хөрш маань доктортой өсөлтийг эрхэмлэж өрхийн орлогыг нэмэгдүүлж байгаль орчны бохирдлоо багасгахаар ажиллаж байна. Нүүрсний хэрэглээгээ танаж ногоон эрчим хүчний салбараа дэмжиж байна. Энэ мэтчлэн улс орнууд яавал хөгжин цэцэглэж хүн ардынхаа аж амьдралыг дээшлүүлэх вэ гэсэн асуултын хариуг эрэлхийлэх бүртээ нэгнийхээ алдааг гээж оноог нь шингэн дундаас нь өөрийн гэсэн загварыг гаргаж ирсээр байна. Америк мөрөөдөл, Хятад мөрөөдөл, цогц үзэл санаа байж түүнийг хэрэгжүүлэх арга замаа нь тодорхойлж нийтээрээ түүнийг хүлээн зөвшөөрч үүний төлөө энгийн иргэнээс төрийн тэргүүнд хүртэл нэг зохиолын дагуу хөгжлийн тоосгоон урж буй учраас тэдний мөрөөдөл бодитоор биелээд байна. Хизээ нэгэн цагт Монгол өндөр хөгжилтэй орн болж иргэдэн хангалуун жаргалтай амьдрнаа гэсэн дэврүүн итгэл Монгол хүн бүрийн дотор нуугдаж байгаа нь гарцаагүй. Би ирээдүйд багшлахыг мөрөөддөг. Би Монголд цэцэн шилдэг уран бүтээлчлэг хүсдэг. Эдийн засгийн өндөр хөгжилтэй тийм сайхан орн болоосой гэж боддог. Би Монгол улсаад одоо сайн сайхан нэгдэн сайн зүтгүүл төртөөс нэмсгээс авч байна. Эх орондоо одоо хувь нэмэр оруулж сайн эдийн засгч болно. Хамгийн ойрын том мөрөөдөл гэвэл би даасан үзэсгэлэнгээ гаргах. Ард түмнийхээ тусын тулд өрсөн дагарахтаа үнэж тийм одоо Монгол улсын иргэн цагдаагийн алба багшлах хүсэж байна. Амар амбалтаас сайхан байгаасай гэж мөрөж байна да. Имлэгээ байгуулад амар том юмч болно гэж боддог. Засаг төрмөн 50 сайхан ард түмнийхээ төлөө их юм хийж бүтээж өгөөсэй гэж хүсэж байна. Би монголчуудыгаа эрүүл байгаасай гэж мөрөөддөг. Барилгын салбар, инженер төрлөөрийн худалдаага шудраг мэдлэгтэй цагдаагийн албаа агшуулаад ард иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалнаа. Би том болон усан сэлтийн олимпийн авраг болно гэж мөрөөддөг. Би том болоод эмч болохыг мөрөөддөг. Яагаад гэвэл хүний амийг авардаг. Би том болоод сансрын нисгэгч болохыг мөрөөддөг. Мөрөөдөл гоё сайхан гэхээсээ илүү бодиттой байх нь чухал. Бидэнд нийтээрээ хүлээн зөвшөөрсөн алсын хараа хөгжлийн нэгдсэн дүр зураг хэрэгтэй байна. Мөрөөдөл зорилгодоо хүрэхийн тулд бид хамгийн гол нь түүнийг хэмжих хэмжүүрээ тодорхойлох хэрэгтэй юм. Тэр нь чухам юу байх вэ? Биелж болох бодиттой тоонуудыг сонгохгүй бол бидний өнөөдрийг хүртэл гаргасаар ирсэн хөгжлийн гих тодорхойлолтой төрөл бүрийн баримт бичиг төдий зүйл болоод дуусах юм. Хөгжлийн урт хугацааны бодлого маань Монгол хүний биш, Монголын төрийн мөрөөдөл төдий зүйл болж хувирахгүй тулд мэдээжийн хэрэг иргэдийнхээ санал, хүсэлтийг хамгийн түрүүнд авах хэрэгтэй зэ. Хүн бүрийн тархинд шингэж хүсэл тэмүүллийг нь бадрааж гимэн Монгол мөрөөдөл болж чадна. Үүний тулд ярилццгаая, санаа бодлоо уралдуулцгаая, мөрөөдөцгөөе. Мөрөөдлөө биелүүлэх боломжоо хайцгаая.
Монгол мөрөөдөл хилцүүлгийн оролцогч. Ганбаатарын Ариун Баатар, Монгол улсын гавьяа жүжигчин, Оросын холбооны улсын Санкт Петербург хотын Мариинский театрын гоцлол дуулаач. Ариун Баатар нь Монгол улсын нэр хүндийг дэлхийн хэмжээнд өргөж буй олон улсын төвшөнд чансаагаараа толгой зохиж байгаа дуучин. Тэрээр сонгодог урлагийн салбарынхны мөрөөдөл болсон Оросын холбооны улсын Большой театр, Мариинский театр, Их Британий Birmingham Stage, Buckingham-ийн ордон, Америкийн нэгдсэн улсын Carnegie Hall, Metropolitan Opera зэрэг дэлхийн томоохон тайзнаа уран бүтээлээ түгээсэн байна. Мөн Мариинский театрын гоцлол дуулаачаар урилгаар ажиллаж байгаа Монгол улсын анхны дуурийн дуучин юм. Бямбагийн Батзаяа, Харвардын анагаах ухааны их сургууль, Харвард MIT хамтарсан шинжлэх ухаан технологи төвийн постдокторийн судлаач. Тэрээр 2013 онд Токиогийн их сургуулиас докторийн зэрэгээ анагаахын инженерчлэл чиглэлээр хамгаалсан. Батзаяан докторийн ажлаа хамгаалах явцдаа тулгуур эсийн хөгжлийг гэрлээр удирдах аргачлалыг боловсруулж, тус ажлаараа Япон болон Америк нэгдсэн улсын патентыг хамгаалж, тус патента Япон улсын Hitachi судалгааны төвтэй хамтран хорт хавдрыг нэг эсийн түвшинд онцлох хайбрид микроскопыг гаргаж авахаар ажиллаж байна. Батзаяан тулгуур эсийг ашиглан эд эрхтнийг цогцоор нь солин шинжлэх эмчилгээний арга бий болгохыг зорин эрмэлзэж, мөн суур судалгааны шинэлэг технологиг бодит эмчилгээний аргачлалд тусгах болон зах зээл дээр бүтээгдэхүүн болгон хувирахаар шамдан ажиллаж байна. Доктор Унанбат нь 2012 оноос эхлэн хавдар судлалын үндэсний төвд элэг зүс, нойр булчирхайн, мис заслын их хэмжээр ажиллаж байгаа. Мис заслын резидентийн сургалтаа дүүргэсний дараагаар Өмнөд Солонгос болон Франц улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан. Доктор Унанбат өнөөдрийн байдлаар 500 гаруй хагалгааг бие даан болон гар бие оролцсон хийсэн байна. Мөн тэрээр Монголын элэг зүс, нойр булчирхайн нийгэмлэгийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд ерөнхий нарийн бичгээр ажиллаж байсан. Улмаар өөрийн резидентийн удирдагч багш доктор Чин Бүрэнгийн хамтаар Монголын дурангийн мис заслын эмч нарын чуулга уулзалтыг жил бүр амжилттайгаар зохион байгуулж, хөнөөл багтай мис заслыг Монгол улсын хэмжээнд хөгжүүлэхээр шамдан ажиллаж байна. Чинбатын номин Монгол телевизийн захирал. Их Британий East Anglia их сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгссөн. 2011 оноос хойш тэрээр өөрийн байгуулсан Монгол телевизийн захирлаар ажиллаж байна. Монголд анхудаа HT форматыг нэвтрүүлж, сүүлийн 2 жилийн турш телевизийн контентын бодлого, оюуны өмч зэрэг чиглэлээр хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулсан. 2013 онд номин телевизийн салбар дахь дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэй нэгээр шалгарсан байна. Мөн 2016 онд дэлхийн эдийн засгийн форумоос шалгаруулдаг дэлхийн залуу манлайлагчдын нэгээр шалгарсан. Зургаанжингийн энх мөнх Сант сургуулийн захирал. Америк нэгдсэн улсын Массачусетсийн технологийн их сургуульд компьютерийн инженер мэргэжлэр бакалаврын зэрэг, улмаар Стэнфордын их сургуулийг боловсролын чиглэлээр магистрийн зэрэгтэйгээр тус дүүргэсэн. Тэрээр нэг хүүхэд, нэг зөөврийн компьютер төслийг санаачлан хот болон хөдөөгийн сургуулийн 10,000 сурагчдыг компьютераар хангах ажлыг зохион байгуулсан. 2012 онд Массачусетсийн их сургуулийн дэлхийд даяар хэрэгжсэн цахим сургалтыг Монголд анх нэвтрүүлсэн. Тэрээр 2014 оноос эхлэн Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран MIT хөтөлбөрийн ерөнхий зохицуулагчаар ажиллаж байна.